Тэнхэд та ер нь их нэртэйгээ уулзсан. Их нэр чи хаана вэ? Энэ ер нь танд ямар хамаатай? Их нэрээс чинь хэдийн юм тодруулах санаатай хайгаад болтгүй. Би өөртөө жоохон бизнесийн ажил төрөлгээд хэрвээ их нэр хөвгт рүү анхаарсангүй. Дөнгөж сая өөрөө чинь өмнө туслахаа явуулчаад их нэр хөвгтийнхээ сургыг дуулах гэдэг аав ээж рүү явуулчлаа. Аав ээжиндээ байхгүй байлаа. Юу? Тэгээд хаана байгаа гэж? Танай их нэр 7 хоногийн өмнө Канада явна гэж ээж аваасаа $50,000 аваад явсныг та сонсоогүй юу? Үгүй. Канада руу гинэ. Тэгээд яагаад надад хэлээгүй юм бэ? Яагаад миний хүүг надтай уулзуулгүйгээр аваа явчих юм бэ? Гэж. Анураад байна. Ядаж хэлж болно доо. Хамгийн хачиргалтай нь Анураад гэдэг эмэгтэй ABC гэдэг хүүгээ дагуулж Монгол улсын хилээр нэвтрээгүй. Юу? Энэ хэдийн байгууллагаас авсан албан ёсны тодорхойлолт. Тач юу яриад байна? Энэ үнэн гэж юу? Тэгэд миний ихнэр хүүхдийг хаана авах вэ? Харин энийг чи би танаас асуумаар байна. Алтан тулгуур хашаа. Та ихнэр хүүхд хоёроо яасан? Гэж. Чи юуг солиороод байгаа юм бэ? Би ихнэр хүүхдээ яана гэж. Танд өөр ингэ эрүүл ухаан байна уу? Би танаас харин эрүүл ухаан байна уу гэж асуумаар байна. Хүмүүс муу юм хийхдээ сайн сайхнаар ярьж хийдэг гэдэг юм. За, тэмээс ажил хөрөлд давлаг. Ажил их байна. Ажлыг батгснаа бодох зүйл бүр л их болох юм. Юу гэдэг вэ? Гол гүнзгийрэх тусмаа дэлгүүн болдог билээ. Мэдхгүй юу ч болоод байгаа юм бэ. Уг нь өнгөрсөн сонгуулиар танаа шударга нам баячуудын намыг ачир дээр яасан байгаа шүү дээ. Гэтэл өөр зүрэ учир зүгөө олж чадахгүй байсан суулж баячуудын намыг өгөөшүүлчихдэг. Уг нь бол өрсөлдөгч намынхаа тооноос нь биш. Юу нэгдлээс нь суралцах хэрэгтэй байгаа шүү дээ. Тийм ээ. Гэхдээ уужуу тайван байх хэрэгтэй. Энэ л хамгийн аваа хүч. За. Чамтай зүгээр юм яриг л ирэхээр өдөөс бөөн устэр яриад л нэглэх том шүмжлэгч гараад ирэх. Миний бодлоор цаг хугацаа гэдэг хамгийн агуу багш. Ингээд юу ч юм намынхандаа хэлээч. Өөмөлдөх зурчин нуусах орж эзэнгүүтлээ. За багш. Ойлголоо. Өөр юм хэлэхгүй. Тань хоёр сайн биз дээ. Тажиг. Чи ч ер нь хүний үг сонсгоо байдлаа тасарч байгаа шүү дээ. Би эрүүл байна. Найзан чамаг архиугаад тасарчлаа гэж хэлж байгаа юм биш. Надаа юу хан чинь яруу саруулаа юм гэж. Би ч гэсэн. Харин эрүүл саруул ухаантай байгаа учраас л би энэ бүхэн төвлөрмээргүй байна. Чи ямар нэг юм санаа зовоод байна даа. Найз минь. Хүмүүс муу үеийг сайхан зүйл ярьж хийх юм аа. Жохон уян хатан байх гэдэг үстэй. Уян хатан байх ёстой зөв. Гэхдээ өөрийнхөө гарцааг үзв гэж бодсон. Итгэж үнэнсэн тэр зүйлийг хэлж хийхгүй бол болохгүй гэдэг. Тэгэхгүй энэ өөрчлөн байгуулалт чинь хэрэг хэтрвэл бүх юм хуушнаар үлдэх гээд байна. Хин тэгээд муу үйлийг сайхнаар ярьж хийх гэдэг юм тий. Баячууд юм.
алтан тулгаа. Та зүгээр үү? Би юу? Би зүгээр. Мордогч. Танд бүх зүйлийг хэлээгүүд үнэхээр намайг уучлаарай. Одоо би танд бүх зүйлийг хэлье. Инк колайг бол эхнэр хүүхдээ ч гэсэн алдах юм шиг байна. Та Широн гэдэг хүний мэднэ. Түнтэй тэмцэхэд та надад туслах ёстой. Хүний хэлж байгаа сайн л байна. Широнч аюултай үндэ. Гэхдээ итгэхээс өмнө заавал шалах ёстой. Инхэн зөв гэж боддгийг. Тэгээд ч өнөөдрийн энэ шудраг ус авилгал хээл хахуул идэгцэн нийгэмд танд шууд итгэх бүгд үнэхээр уучлаарай. Та эртгэлийг хийх ёстой байсан. Харин тийм ээ. Мөрдөгч. Би танд юм үзүүлье. Энэ цагтлууд миний найзыг алсан тэр өдрөөс хойш өдөр болгоо надад ирж байгаа. Энэ буугаар миний найзыг алсан гэсэн. Ийм цагтлууд энэ доктортой хамт энэ буутай хамт ирсэн. Энэ хэсэгтийг үнэн. Та энийг нэг уншаад хаа. Багш. Гаргадгүй би энэ. Дээрээс бол үгүй. Стач юу болж байна? Хастаа олон ихнэр хүүхдээ хөнөөс хэрэгцээж гэж баривчилж байна. Уучлаарай. Та буруу ойлгосон байна. Би тийм юм хийх хүн биш. Ямар гимгүү царайтай хүн бэ? Бузар гимт тэргээ булзааруулахын тулд иймэрхүү юм сэтэж олсон. Баахан хуурамч цагтл. Дээрээс нь бас буу гаргаж ирээд. Надтай ингэж тоглолтгүй юм заа юу залуу минь. Намайг сонсч. Би яалаа гэж газар дээрх ганц найзгаа. Тэгээд ихнэр хүүхдээ би хөнөөх. Эд хөрөнгөний төлөө. Юу? Энэ их баялагын төлөө. Та нар шиг новшнууд бусдыг байтгаа өөрийнхөө амь амьдралыгч үгүй хийдэг үстэй. Будасан ч би заавал ухаарна. Отогшиг юу вэ? Хэрэг болохгүй л таах. Гүмрээр болохгүй юу? Ойлгосон уу? Одоо яв. Алтан тулгын эхнэр хүүхд нь алгуулчихсан. Юу? Алтан тулгын эхнэр хүүхд алгуулсан. Монголоор дүүрэн аригчтай. Орлохгүй хүмүүс вэ? Тэднэртэй тохоо сууж явахгүй чи. Архинд нь нөгөө найрсуулах юмнасаа ахиухан хийж өгж унтуулад нөгөө энэ чиг дууд. Та арай Ширваныг засран гээд бодоод байгаа юм биш үсттэй. Тэр чинь миний хайрыг хөнөөсөн. Та ингэж юу яриад байгаа? Би хамаг юм итгээд. Айс хэлд байдаг. Тэр муу үнэг. Хамаг мажигдоод явж яадаг байх нэ. Айгүй чамаг. Харин та тэрнийг шийдэхэд минь туслаач. Та чаднаа. Хастаг минь яг яасан. Тэднийг бас тэрмээр байна. Өнөөдөр гэнэ над руу төмөдөө